Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл чирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг нот надад бий. Альвалтэй энэ идүүтэй чихмэл тоглоомуудыг харалтаа чи эдэнтэй тогломооргүй байна. Чихмэл тоглоом гэв. Би тоглоомуудыг үзий яддаг. Тоглоомоор жаахан хүүхдүүд л тоглох юм. Тийм л дээ. Гэхдээ чи харгас мангасын мөргөлдөөн 3-ыг тоглоход хэтэрхий балчир байна шүү дээ. Үгүй ээ, би балчир биш. Тэгээд ч би мангасаа сайхаа болсон. Би бол Том хүүхэд. Тийм ээ. Би мэдэж байна. Оронд нь энэ хүүхэлдэйн киног үзүүл яасан юм. Надад Батата хоёрын хуурцаг байгаа шүү. наад хүүхэлдээ чинь жаахан хүүхдүүдийг би бол том хүү. Эсвэл хоёулаа чиний цасан бөмбөгөөр тоглож болно. Үгүй ээ. Хөөх! Энэ юу вэ? Энэ юу ч биш. Намайг хуурах гэсний хэрэггүй. Альвалдээ юу баахан бэлгүүд вэ? Сонсооч. Энэ бэлгнүүдийг Эдрэний дараагийн 35 жилийн төрсөн өдөр зориулж бэлдсэн гэдгийг хэлж болохгүй. Яагаад гэвэл Крис ах Нинодоо хэлчихнэ. Тэгвэл Нино Эдрэнд хэлчихнэ. Тэгээд Эдрэ намайг солиотой гэж бодно штэ. Хүлээгээрээ би үнэхээр солиотой байж магадгүй. Би чамд өөрийгөө Санта Клаусын бэлгүүдийг хамгаалдаг нууц даалгаврыг гүйцэтгэж байгаа анаахаануудын нэг гэж хэлж чадахгүй. Тэгээд ч бэлгүүд чинь жаахан хүүхдүүдэд зориулагдсан зүйл. Тиймээс чи сонирхохгүй байх тийм үү? Яагаад гэвэл чи том хүүхэдчүүд Наадах чинь худлаа. чи том хүүхэд гэдэг нь үү? Үгүй ээ, та Санта Клаусын анаахаануудын нэг гэдэг нь худлаа. Би чамд өөр юу ч хэлж чадахгүй. Хүлээгээрээ эн чинь та надад 100 сарын бэлгийг маань урдчлаад өчгөж чадна гэсэн үг. Гроботик Ultima Distractor олоход амархан хамгийн том хайрцагтай. Тэр хүлээгээрээ тоглоомоор жаахан хүүхдүүд л тоглодог гэж бодсон юмсан. Тийм ээ, ихэнх тохиолдолд л. Гэхдээ Гроботик бол өөр. Тэгж ярихгүй шүү. Намайг уучлаарай. Гэхдээ 100 сарын дүрм маш хатуу байдаг. Бэлгийг хугацаанаас нь ирж задлж болтгүй юм. Санта бэлгүүдээ улаан өндөгний баяраар эсвэл хаалионоор биш 100 сараар л өгдөг. Үгүй бол бэлгийн дотор чинь туулаа эсвэл шулам орчихсан байж магадгүй шүү. Гэхдээ та Сантаг таньдаг юм чинь асуугаад өгч болно штэ. Та зүгээр уцаар залгаад ч юм уу цахим шуудан илгээгээд асуучихж болохгүй гэж үү? Болохгүй. 100 сараас бусад үед Санта Клаус саад болж яасан ч болохгүй. Жилийн бусад үеэр тэр хойд тойлд байдаг юм. Тоглоомуудын үйлдвэрлэлд хяналт тавьж байгаа. Тэгээд чиний бэлэг хараахан ирээг байгаа. Анаахаа би танихгүй хүүхдүүдийнхээ бэлгийг хариуцдаг юм. Аль нэг анаахын гэр чиний бэлэг байж л тараа. Зөвхөн Санта л хаана байгааг нь мэднэ. Учир нь тэр өөрөө хинт юу өөхө бодож олдгийм. Санта зөвхөн сайн хүүхдүүдийн жагсаалт бий. Гэхдээ 100 сарын баярын дүрмд үл хамаарах ганцхан тохиолдол бий. Нэрээ юу? Тэр нь юу юм бэ? Юу юм? Санта 100 сарын дүрмээ үл хамааран дэлхий дээрх хамгийн сайн хүмүүжилтэй ганцхан хүүхдэд л бэлгийн нэртэ өгдөг юм. Тэгвэл хамгийн сайн хүмүүжилтэй хүүхэд нь хий юм? Магадгүй хатагтай цох байх. Парис хотыг хэдэн зуун удаа аварсан болохоор байж болох юм. Эсвэл замбраагүй болгосон өрөөгөө цэвэрлэж насандаа тохирсон тоглоомоор томото тоглодог хэн нэгэн хүүхэд ч байж магадгүй юм. Маринет, бид ирлээ. Хоёр цагийг хөгжилтэй өнгөрөөсөн үү? Мэдээч хөгжилтэй байлаа. Кино ямар байв? Үнэхээр дог. Түүг маань харж байсан баярлалаа, Маринет. Юу болсон бэ, бяцхан залуу минь? Яг одоо 100 сар болж байсан ч болоосай. Юу яриад байгааг нь үнэхээр мэдэх юм алгаа. Бид гэрт нэртгэн хүргэж өгсөн дээр бололтой. Баяртай охин минь. Маргааш сургууль дээр уулзъя. Тэгье. Баяртай Нино. Дараа уулзъя. Нууц даалгавар биелүүлж байгаа 100 сарын анаахай гинэ. Үнэхээр Маринет энэ удаа арай хэтрүүлчихлээ гэж бодохгүй юу? Мэдэж байна Тики. Үнэхээр утгагүй юм ярьчихлаа. Гэхдээ би бэлгүүдийн талаар үннийг хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд миний сая ярьж өгсөн хөгжилтэй түүх Крист багч гэсэн сургамжтай байж чадсан гэж бодож байна. Сургамж гэснээс би дөнгөж сая Эдрэний 50 дахь төрсөн өдрөөр өгөх бэлгийнхээ санааг олчихлоо. Чи надад туслах уу? Засуута. Би хэр удаа унтчихсан юм бэ?
Бүх юм дууссан. Санта Клаус. Чи бүслэгдсэн. Одоо дайралтаа зогсоогоод бууж. Санта Клаусыг энэ тэндгүү хайж байна. Санта Клаусыг энэ тэндгүү хайж байна. Тэрэнд биднээс нуугдах газар гэж үгүй. Явган хүний замаар алхаарай. Машин замаар гүйлдэг хориотой. Санта Клаус. Та Санта Клаусыг харсан уу? За. Энэ зүгээр л нэг зүүд байна. Би буцаад орондоо орлоо. Яагаад ингэж байгаа юм бэ Тики? Харвуу чи зүүдлээгүй байна. Хэрвээ би зүүдлээгүй юм бол энд юу болоод байгаа юм бэ? Яг л хар дарсан зүүд шиг харагдаад байх юм. Тики, хатгах болцгоё. Санта Клаус. Та Санта Клаусыг харсан уу? Санта Клаус гэнэ. Гэхдээ зулсаар болоогүй байгаа шүү дээ. Надя шамаагүй. Энийг зүгээр л мэдээ гэж бодож болохгүй шүү. Санта Клаусыг хайж байгаа аврах том тоглоомод Парис хотыг эзлээд байна. Ошооч тэди ски ярьж байна. Санта Клаус. Чиний бүх тоглоомодоо биднийг болно. Хэрэг чи яг одоо өөрийн биеэр ил гарч ирэхгүй бол энэ жижигхэн Парис хотыг юу чгүй сүйтгэх болно шүү. Юу болоод байна? Хармура, чи намайг юу болсныг лав таахгүй дээ. Үндэ бол би мэдж байна хадагтаас хоо би яг одоо Санта Клаустай хамт байна. Бид мөсөн гулгуурын талбайд хоргодож Би байна. одоо хочлоо. Би итгэж чадахгүй нэ. Та үнэхээр Санта Клаус юм гэж юу? Үгүй ээ би бол дөрөв хувиргасан улаан өндөгний баярын туулаа байна. Малганаас минь болоод урд чих минь харагдахгүй байна. Мэдээж би Санта Клаус мөн байна. Таныг энийг мэдээсэй гэж хүсэж байна. Би энэ жил үнэхээр сайн хүү байсан. Надад туудаг гал бас шанцаатай чиг нэмэг өнөртөж байна. Санта Клаус энэ хавьд ойрхон байх ёстой. Сэргүүдээ эгнэн доророо. Таны тушаалаар хуранта. Хов. Намайг дагаараа оргшаа. Санта Клаусыг энэ тэндгүү хайж байна. Санта Клаусыг энэ тэндгүү хайж байна. Нэр нь Луна, Мая болон Татья. Огт Санта Клаустай уулзсан гэдгээ хэлбэл тэд чи бүр алмаар нь да. Санта Клаус. Таныг зүгээр байгаад би үнэхээр баяртай байна. Гэхдээ та энд юу хийж байгаа юм бэ? Зулсаар болох болоогүй байгаа шүү дээ. Надад жигсэн мэдих юм алга. Би анахануудтайгаа ирэх зул сарын баяраар хүүхдүүдэд өгөх тоглоомодоо үйлдвэрлэлээ завгүй байсан. Гэтэл нэг л мэдхэд би Парис хотын тэнгэрт чарга дотроос ирсэн юм. Цулбуур загаснууд чаргыг маань сүйтгэж, аз болж цаа буугууд маань зугтаж чадсан. Хэрвээ хармуур байгаагүй бол тэд намайг барих байлаа. Энэ бүх болж байгаа үйл явдлууд хачин санагдахгүй байна уу? Фараоны хойд дүр эсвэл хормон санаатай эд шидтэй хөр хэрвэхэтэ тулд таас хачин гэж үү? Алжсаа. Би чамайг өнөрдөх мэдрэмжээрээ олж чадлаа Санта. Эсрэг үзэл үзүүлгүй намайг дагаад яв. Хошоолороо Санта. Крис эзэн бэлэг авахыг шаардаж байна. Крис эзэн гинэ. Зул сарын бэлгийг зөвхөн зул сараар өгдөг. Бас бэлэг хүртэх хэрэгтэй хүүхдүүдэд л өгдөг юм. Тиймээс намайг дөрмөө зөрчинө гэж бодож байгаа бол чи буруу хүн рүүгээ л хуцж байна та. Та бүхэн түр азнараа. Энд маргалдах ямар ч хэрэг байхгүй. Зул сараар бухимдаж болдгүй юм. Тийм биз? Зул сарын бэлгийг хугацаанаас өмнө өгчихвөл том асуудал үүсэх үү? Ганцхан л удаа шүү дээ. Энэ ухаантай хүний үгийг сонс. Нэг л ярьсныхаа би маш хурц эртээ тишүүр бэлэг давхыг хүсэж байгаа шүү. Удахгүй болох тэмцээндээ өмсөх гэсэн Надад ч энэ санаа таалагдчих байна. Харин би бэлгийг ингэж тарааж болдгүй юм. Яагаад болохгүй гэж? Зул сарын дөрвөн маш хатуу байдаг. Бэлгийг хугацаанаас нь их задлж болдгүй юм. Санта бэлгнүүдээ улаан өндөгний баяраар эсвэл халаванаар биш зөвхөн зул сараар л өгдөг. Үгүй бол бэлгэн дотор чинь туулаа эсвэл шулуун орчихсан байж магадгүй. Үгүй би юу хийчих вэ? Гэхдээ дүрмд Үл хамаарах тохиолдол гэж байхгүй юу? Уламжлал бол уламжлал. Хэрвээ бид ёс чайгийн дагахгүй бол зул сар байга болчихно. Гэхдээ зул сарын баярын дүрмд үл хамаарах ганц тохиолдол бий. Сайн хүүхдүүдийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн дэлхийд дээрх хамгийн сайн хүмүүжлтэй ганцхан хүүхдэд л бэлгийн нэрт өгдөг юм. Браво хадагтай зохоо. Зул сарын баярын дүрмийг мэддэг хүнтэй ингэж нэг таарах гэж. Гэхдээ танаа Крис эзнийг дэлхийн хамгийн сайн хүүхд гэдэгт би эргэлзэж байна. хэрвээ тийм бол сэргүүтэй. Дараад. Ямар их үзэн ядалт байна. Хадагтай цохоо. Хармуура Сантаг хамгаалаарай. Энэ тоглоомуудыг би зохицуулчих юм. Хурвуулсан эргэлт мөн хөлийн хуруунд дээрээ давхар үсэл гайхаад
Санта өндөр бас бүжигрэг үсрэг биш байна гэж юу? Тоглоомд баймаргүй хурд шүд байна шүү. Намайг эндээс буулгаач дээ. Би тоглоомнуудын эзэн хэн гэдгийг мэдчихшгүй боллоо. Яагаад би энэ талаар итгэн бодсонгүй вэ? Эзэн хин бэ? Баталгаатай болохын тулд эхлээд шалгах хэрэгтэй байна. Малгайг чи авч болох уу Санта? Түүдэг гал бас шанцаа жигнэмэг үнэртэж байна. Яг л зулсаар шиг санагдаж байна. Та бэлэн боллоо Санта Мора. Эшээ ураа. Би Санта Клаусын өнрийг авлаа. Хоо. Бүгд нь зуул сарын минь хүргэе. Тэр тэнд байна. Би өнөртөж байна. Санта холдгоо байна. Намайг дагаарай. Хадагтай зохоо хармуура. Яцгай Санта. Би Крис эзнийг хаанаас олж болохыг мэднэ. Крис! Хадагтай зохоо. Миний дүү Крис өрөөндөө байж байгаад хааныг тийш хаалга болчихлоо. Санта Клаусуудаа. Хоо. Сайн үний нөө. Нино, Крис Акумагийн нөлөөнд автчихсан юм шиг байна. Өрөөнд нь ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байсан уу? Дуртай тоглоомууд нь ч гэсэн хамт алга болчихсон байсан. Ховонцор цэргүүд бас цулбуурт загсан. Тийм ээ. Үлэг гөрвөлнж бас. Тэр Крис тоглоомнуудын эзэн хүн болж таарлаа. Гэхдээ тэр хаач байж магадгүй. Бид Крисийг яаж олох болж байна? Бяцхан дүүг минь авраач дээ. Гүйж өн хадагтай зохоо. Аза үзэх цаг. Би ч хэрэгслүү дээ. Чи гэнтийн бэлгүүд гаргаж ирж чаддаг юм уу? Надтай өрсөлдөх гээд байна уу? Хадагтай зохоо. Мэдээч шүү дээ. Таны зөв. Гинтийн бэлэг. Би зул сарын бэлгээ одоо авч болох уу Санта? Гоожэн. Болохгүй гэдгийг чи мэдж байгаа шүү дээ. Хадагтай зохоо. Гэтэ Дэлхийн хамгийн сайн хүмүүжлтэй хүүхдэд л өгч болно гэвч. та шалгаад үзээч дээ. Тэгмээргүй юм аа. Хадагтай зохоо чи энэ дэлхийн хамгийн сайн хүмүүжлтэй хүүхдэд тодорсон байна. Парис хотыг хэдэн 100 удаа аварсан болохоор аргагүй штэ. Хүндэт Сантаво, Крис Лэхэв юу ч хүссэн бай би яг ижилхэн бэлэг авахыг хүсэж байна. Чи ижилхэн бэлэг хүсэж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ бэлэг бол миний чамд өгөх энэ жилийн цорганц бэлэг гэдгийг мэдж байгаа үсттэй. Тийм ээ, би мэдэж байгаа. Гэхдээ би энийг Парис хотыг бас Ниногийн бяцхан дүүг аврахын тулд хийж байгаа. Чи үнэхээр миний жагсаалтын нэгт бичигдэхээр хөөхд юм. Зул сарын минь түргийг хадагтай зохоо. Баярлалаа Санта. Одоо аврах ажиллагаанд оръё. Эндээс цааш надад даатгачих. Та надад хэлээч. Би таны жигсаалтыг хэдэд бичигдэж байгаа. Крис эзэнтэй зул сарын бэлэг чинь надад байна. Хүсэж байвал ирээд авал та. Гайхалтай. Гроботик ультима дистрактор байна. Даалгавар бэлэглээ Крис эзэн минь. Бид Санта Клаусыг барьчихлаа. Хэрэг хармуурын дүрд орж зүсээ хувилгасан боловч биднийг хуурч чадахгүй. Та нар хуурдчихсан байна. Наадах чинь эсэргээрээ Санта Клаусын дүр зүсээ хувлгасан хармуур байна. Та нар яг л жаахан хүүхэд юм хурдан хайцгаа. Одоо хамаагүй Крис эзэн минь. Одоо чи бэлэг авсан болохоор чамд дахиж Санта Клаусыг хайх хэрэг байхгүй. Харин би өөрийнхөө бэлгийг хүлээж аваагүй л байна. Хармуурын шидэд эрдэнсийг ав. Тэгвэл бидний зөвхөн хадагтай цохын шидэд эрдэнсийг булаахал үлдэх болно. Хүр ирвэхэ бөжиг чинь авахыг хүсэж байна. Үнэхээр тэнэг зул сарын бэлэг байна. Гэхдээ хүр ирвэхэ юу гэж хүсэх нь надад хамаагүй. Хатагтай захуудаа
Зул сарын баярын бэлгийг зөвхөн баярын өмнөх орой сайн хүүхдүүдэд л өгдөг юм. Крис эзэн харин хүр ирвэхээ та хоёр Сантагийн жагсаалтанд ч багтаагүй байсан шүү. Чи буруу бодож байна хадагтай зохоо. Бүр ирвэхэ намайг энэ жил ямар сайн хүүхэд байсныг гэрчлэх хоёр дахь бэлэг маань дөнгөж сая өөрөө хүрээд ирлээ. Миний өгсөн хүчийг ашиглах Крис эзэн. Тэгэхээр шидэд Эрдэнэсийг булааж авав. Надад та хоёртой тулалдах нууц зэвсэг бий. Тэр нь та хоёр өөрсдөө. Цагийг сайхан өнгөрүүлээрэ, тэнгүүдээ. Ядчил одоо бид Акумаг засан бөмбөлөг дотор байгаа гэдгийг баттай мэдэж авлаа. Тэгэхээр бид өөрсдийгөө дийлэх ёстой болж тээ. Азаа үзэг цаг. Сүүрэл ирлээ. Азаа үзэг цаг. Сүүрэл ирлээ. Энэ хоёрын хувьд тоглоом дуусна гэж хязгаарч байхгүй юм байна. Асуудал нь миний тоглоом дуусаж байна. Би буцаад хувирахад тийм ч их хугацаа үлдсэнгүй. Болгоомжтой. Тэгвэл хэдэн тоглоомын жинхэнэ эзэд хэн болохыг харуулах цаг болжээ. Миний тоглоомоо та нарыг устгах нь. Та хоёр яг л жаахан хүүхдүүд чиг юм аа. Тоглоом дууслаа. Хэдхэн хормын дараа шидэд Эрдэнэс миний гарт орох болно. Энэ жил зул сарын баяр эрт болж байна шүү. Азаа үзэг цаг. Сүүрэл ирлээ. Бидний ялахын тулд бүх хүчээ ашиглаж үзвэл яах бол? Азаа үзэг цаг. Ялах цор ганц арга нь энэ л юм шиг байна. Гэхдээ засан бөмбөгийг устгахын тулд хүчээ гамнах хэрэгтэй шүү. Хоо. Томото байцгаар сахилахгүй тоглоомоо. Санта Клаус. Хослоход хязээд бэлэн хадагтай зохоо. Дэлхийн хамгийн сайн хүмүүжилтэй хүүхдэд ямар нэгэн муу юм тохиолдохыг би хязээж зөвшөөрөхгүй. Би саяхан хоёрыг зогсуулж. Дэлхийн хамгийн сайн хүмүүжилтэй хүүхд гэсэн. Намайг хэлж байгаа юм. Шудраг биш байна. Миний тоглоомоо. Алив Крис, наад цасан бөмбөлгөө надад өгчих. Чи зул сарын бэлгээ авчихсан шүү дээ. Крис эзэн минь хэрвээ чи наад тоглоомуудаа өөртөө үлдэмээр байгаа бол надад хадагтай цог болон хар муурын шидэд Эрдэнэсийг авчиж өгөх ёстой гэдгээ битгий мартаарай. Окей, зогс. Окей. Тэдний гостог роботик ультима дистрактор. Хинч роботик ультима дистракторыг дийлж чадахгүй. Би энэ тоглоомыг дийлж чадна. Сүүлийн хүчний өмнө бүгд хүч мөхсдөг юм. Мэдэж байна. Гэхдээ төлөвлөгөөтэй хөдлөх хэрэгтэй. Миний удирдлагыг даг. Ой, Ромто, миний шидэд Эрдэнэсийг авмаар байна уу? Тэгвэл ирээд авах та. Одоо чиний ээж хар мураа. Зогс роботик. Сүүрэл ирлээ. Бодооч. Миний тоглоомыг л биш шүү. Сонголт чиний гарт байна. Тоглоомоо алдах уу эсвэл цасан бөмбөгөө өгөх үү? Үгүй ээ, өгч болохгүй шүү. Хоо. Хадагтай цохыг үгэнд орж яалаа. Чи харамсахгүй шүү. Үгүй ээ. Баярлалаа Крис эзэн. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэх юм. Цогороо. Баяртай найз минь. Баяртай Санта Клаус. Баяртай гинэ. Яагаад? Санта энд Крис эзэнтний шидэт хүчний ачаар л ирсэн. Харин одоо бүх зүйл байрандаа орсон болохоор Би буцаад явах ёстой. Дараагийн зул сар болтол. гайхамшигт хатагтай цог.
Том жалаа одоо дээрдэж байна уу? Тийм ээ. Гэхдээ би юу болсныг сайн санахгүй байна. Битгий санаа зовдоо бүх зүйл хэвэн. Наашраа том хүм Хар муура чи Крисийг гэрт нь хүргээд өгчөж болох уу? боллгүй яах вэ? Баяртай хатагтай цохоо. Чи миний зул сарын бэлгүүдийг надаас булаачглаа хадагтай цохоо. Гэхдээ миний төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа. Харин тэр өдрийг би чиний хувьд мартагдашгүй өдөр болгоно гэдгээ амлаж байна. Дүүг минь дахиад харж өгөх болсон баярлалаа Маринет. Хөгжилтэй байгаарай. Мэдээч хэрэг. Би цагийг зугаатай өнгөрөнө. Бид үнэхээр сайн найзууд. Би чамд өөрийгөө Сантагийн анаахаануудын нэг гэж худлаа хэлэх ёсгүй л байсан юм. Гэхдээ чи яг л Жаахан хүүхэд шиг аашилж байсан мэдэж байна. Ээж маань худлаа ярих буруу гэж хэлсэн. Тийм болохоор энэ цагаас хойш би биедээ үргэлж үннийг хэлж бай. Болж байна уу? болж байна. Чи л том хүн шиг хайшлахгүй бол шүү дээ. Та анаахаа биш болж таарлаа. Гэхдээ л өөр нэг нууц байгаа тийм үү? Өөр нууц гинэ. Юу гэсэн үг вэ? Өөр хүний дүрд хувирдаг гэж юу? Үгүй дээ. Энэ авдар дотор байгаа нууц. За яах вэ? Үннийг хэлээ. Сургууль дээр маань надад таалагддаг хөвгүн байд. Муухай юм аа. Үгүй би хайр дурлалын тухай сонсохыг үзий яддаг. Би бүр дурлалдаа шатаж байна. Гараас нь атгаад хамтдаа оддыг харахыг би мөрөөддөг. Болооч дээ. Би сонсмааргүй